За нүүрсний хулгайны асуудал анх 2002 онд орд иргэдийн залуучуудын жагсаалаар энэ Сүхбаатарын талбай дээр юу болсныг та бүхэн сайн санаж байгаа хаа. Энэний өмнө Адшаа гишүүн санаачлаад Гамбол нарын гишүүд санаачлаад энэ нүүрсний сонсголын ажлын хэсэг, хян шалгалтын ажлын хэсэг анх байгуулагдсан. За энэ шаардлагын дагуу улсын хурал дээр нээлттэй сонсгол зохион байгуулагдчихсэн. Энэ бол нүүрсний салбарын ил тод байдлыг хангах, төрийн хяналтыг сайжруулах анхны томоохон алхам байсан. Ер нь тэгээд нүүрсний холгойг тодголтой иргүүд бол төмөр зам, олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, худлаа авалттай холбоотой системийн зөрчлүүдийг хамаарч байгаа юм. Нийтдээ 124 хэргийг мөрдөн шалгаж 88 хэрэг нь шүүгээр шийдвэрлэгдээд байна. 20 хэрэг шүүгээр шийдвэрлэгдээгүй, хилцэгдээгүй байна. 48 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. 25 онд нийтдээ 48 хэргийг үнэлгээ өргөгдсөн үндслэлээр одоо хэрэг нэ шалгаж байна. 40 хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна. Энэ бол ерөнхий сайд 5 толгойд онцгой дэглэм тогтоосны дараа хулгай олон хэлбэрийг ээлжилж компани орлого үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөсөн. Одоо таны яриад байгаа тэр олон гэрээнүүдийг ил тод болгож ард түмний хяналтанд орууллаа. Манай засгийн газар нэгч нууцаар гэрээ хийгээгүй. Цаашдаа ийм зарчим байж болохгүй гэсэн зарчим гаргасан. Ард түмний хяналтанд бай гэсэн ийм зарчим гаргаж байгаа. Энэ тэгвэл хар сэрэн дийлдэхгүй юм билээ. Үнэнч бай, худлаач бай, зөвч бай, бурууч бай. Ингэжээж бид нөгөө баялагын менежментээр зөв хэрэгжүүлж, баялагын сангаа хэрэгжүүлж чадна гэж үзсэн. Энэ бол бидний нөгөө хамтарч хийсэн үндэсний хуулийн нэмэлт өөрчлөлтийн маань амин сүнс учраас эннийхээ төлөө бид зүтгэж байгаа. Хэнийг нэг буруутгах гэдэг биш. Энийг чинь нийтээрээ ойлгож хэрэгжүүлж төр дээрээс парламент засгийн газар хамтарч ажиллаж би энэ бодиттой хэрэгжинэ гэж итгэсэн. Одоо онцгой дэглэмийн хугацаанд тэгэхэд одоо амнаатан тэргээ шүүмжлээд энэ өнгөрсөн 15 жилийн хугацаанд түүхэнд хамгийн өндөр одоо борлуулалт бит хэмжээгээр хийлээ шүү дээ. Сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин нэмэгдүүлсэн энэ хулгай зэрэгэдэд тэмцснээр 5 толгой дээр. Биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлсэн. Энэ онцгой дэглэмийн хугацаанд бүх шатанд нь байсан хулгай зэрлэгийг тэр хулгай зэрлэгийн цаана нэг хүн суртал чиглэл өгдөг байхгүй. За тэгчүүл ингээ хөдлөн, ингэчүүл ингээ хөдлөн гэдэг дандаа юм текст саадууд. Эднийг арилгаж ийж энэ өөрчлөлт шинжилчүүд хийж байгаа маа. Энтэй чинь тэмцэж, дээрээсээ доочгүй бүгдийг анхаарах юм байна гэж шаардлага тавьж, тэгвэл доороо за дээрээсээ заачдаг. Дээд дарганараа яах ч үгүйс та нар доороо болохоор одоо бүгд ингэж ийн гэсэн. 5 толгой төрийн өмчийн компаниудад тогтсон баг соёл болсон юм хулгайн схем байна гэж бид үзэж энийг шалгуулсан. Шалгалтын ажил явуулсан. Сүүлийн 3 сарын хугацаанд нийт 81 удаагийн биржийн арилж амжилттай хийж 392.8 сая долларын үнэтэй 7.1 сая тонн нүүрс биржээр арилжлаа. Энэ бол өнгөрсөн 7 сарынхаас өндөр үнэ байгаа шүү. Ингэж бод үрдэн өгөөд байгаа байхгүй юу? Одоо 9-р сард бол монголчууд түүхэндээ хамгийн өндөр буюу анх удаа 3.2 сая тонн нүүрс экспортлолоо. Энэ бол онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг 5 толгойд нэмэгдүүлсний үр дүн байна. 2025 онд 7-р сард тэгэхэд 1.9 сая тонн, 8-р сард 2.7 сая тонн, 9-р сард 3.2 сая тонн нүүрсийг Гашин Сугат хангийн боомдоор экспортлсон. Энэ бол хулгайтай тэмцэний үр дүн. Ингэжээж бид нэр одоо энэ эдийн засгийн эргэлтээ сайжруулж, энэ багш эмчнэрийнхаа цалинг нэмэгдүүлж, эдийн засгийн за одоо улсын хурлын гишүүн Лувсан